бүрэн ашиглаж эдгээр тоглогчдыг формд оруулж иж плей-оффт илүү олон тоглогч ашиглах ийм боломж бүрдэнтэй. За ингээд тоглолтын ихтэй довтлохоор Эрдэнэт Miners зохион байгуулахаар болсон дасгалжуулагчид бас санал зөвлөлт зүйлүүд байдаг. Яг тийм зүйл болоод ирсэн. Үнийг байхгүй бол хэцүүдэн. Баруун дээрээ явсан залсан бөмбөг эзэндээ ирсэн 3 онооны довтлох оноштой болсон. Гамболдын Баттүр 3 оноо амжилттай авч чадлаа. Дамжуулсан бөмбөг Бат2 дамжуултууд гоо явж байна. Довтлох онооч болсон. Бүгнийдлэг тэмцэл боломжийг үүсгээд таваасаа мөгөн дэлгэн ям. Баясгаланы эсрэг солгоод яриад орсон. Хэцүү довтлуулж чадсан дэлгэр ям. За энэ төгсгөлийг хийх үнэхээр амар ихтэн зүүн зөрөөд орсон. Дэлгэрний ям 3 онооны довтлох амжилттай болсон. Багийн анх тоноо. Шиг хоёр сорж ирсэн юм байна. Довтлох амжилттай болсон дэлгэрний 2 оноо явлаа. Тоглогч. Энэ бол бүтгэнээс хасагдах 5 тоглогчийн нэгт орсон байсан шүү дээ шиг байна. За тэгээд солилцооны сон хаагдахаас өмнө Miners бол яг энэ байрлал хамгийн асуудалтай байлаа шүү дээ. Miners 6 болор Эрдэнэ зүтгэжсэн нэмээд за байрсан хамгаалтаас Шишиг баяр байрлалаа орхиод дэлгэрний ямны довтлохоон дээр хоцорцсон нэмээд алдаа гаргачлаа. Айтайхан явж байна. Их сайхан бөмбөг удаацсан Ахмад Гилберт хүссэн зэг дээрээс бөмбөгийг авсан. Олон дэвсэн ямар ч хол завьсан хамаагүй шидэд хийчдэг. Пен Уильямс хариуг нь өрж байна. 3 оноо амжилттай авч чадсан. Тэр бол сүүнүүлээ маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Яалчууд одоо Шигшээгийн төвийн тоглолт шиг л тоглож байгаа доо. Ананд 3 онооны довтлох амжилттай зунгааралцсан юм тоглолтыг үзүүлэх гэж байна. Дамжуулсан бөмбөг 3 онооны довтлох онооштой болсон. Их сайхан эвгүй байлаас. За сэлэг бодсол бужигнууд уужигнан байрлуулна. Ийм л 5 тоглож гарч ирсэн байна. 3 онооны довтлох амжилттай болсон Ахмад Гилберт. Их баясгалан доор ямар гоё өгсөн бэ? Чад Венингийн довтлох оноочтой нэмээд алтаа салгасан. Бөмбөг таслагдсан Ахмад Гилберт. Уршаа их сайхан дайраад явсан довтлох оноочтой болсон. 2 оноо. Нэгсээ тоглолтод Нойс 5 оног авчихсан явж байгаа. Баруун дайрсан довтлох оноочтой болсон. Заслан аваад доор өндөр нам болсон. Winning бол аль болох будагтай талбайд ойрхон бөмбөг атгуулах юм бол хэний ч өөдөөс довтлох чаднаа. Энэ удаад 2 оноо авч чадлаа. Нэг төдийлэн болохгүй л байна да. Chad Winning за нөгөө газар атгуулсан. Одоо шахаад явах бах 2 хамгаалж ирэхгүй тохиолдолд. За асуудал багталтай. Энэ өндөр энэ мастай. Бүгнийдлэг тэмцэл зарлаад өгсөн. Дамжуулт Баттүр дээр ирсэн 3 онооны довтлох оноочтой болсон. Гамболдын Баттүр 14. Яа ой дамжуулсан довтлох оноочтой болсон. Даваасаа мөгөн дэлгэрний юм. Нэг баясгалан Дундын зэн довтлох оноочтой болсон. Нэг баясгалангийн үндсэн хамгийн гол зүсэг гэж хэлж байна. Довт дамжуулт Майк дээр. Майк no look pass. Даваасаа мөгөн дэлгэрний юм. Энэ тоглолтод 15 дэлгэрний юм. Дүлгөн татаач шидсэн шидэлт оноочтой болсон. Самбартаа дундж байна. За ингээд 2 удаа тоглолтын эхний ас маш тэнцвэрхэн. Пени нэг баясгалан дундын зэн довтлох оноочтой болсон. Үе нээлтийг. За энэ Анандын шидэл доновчтой болсон. Элбоныг хоцчих вэ гэдэг мэддэхгүй л байна да. Winning довтлох оноочтой болсон. 2 оноо амжилттай авч чадлаа. Багийн дэвчдэх нь амжилтгүй. Гэхдээ 2 дахь боломжийг дэлгэрний мөсөж чадсан. Майк Уильямс 3 онооны довтлох оноочтой болсон. Дэлгэрний дамжуултыг Майк Уильямс заслан авсан. За дамжуултыг гаргаад өгсөн 3 онооны довтлох оноочтой болсон. Барсуолт шинөөгийнхаа үсгэлтэй эхний оноо. За болоржны дамжуулт гоё ирсэн довтлох амжилттай болсон. Miners 2 оноо амжилттай авч чадлаа. Багийн 45 оноо. Асуудал яригдахаар зөөр харагдлаа. Chad Winning гэж шалтаад өгсөн хүчтэй төгсгөл өнөөдрийн залуу онцгой байна. Хөлийн Баттүрийн дамжуулт тулга дээр ирсэн тулга дамжуулт нь дэлгэрний ям 3 онооны довтлох амжилттай болсон. Даваасаа мөгөн дэлгэрний ям. Гол тоглолт чинь Баттүрийн дамжуулалт Chad Winning-ийг өнгөрүүлээд дэлгэрний ям Chad Winning-ийн сланы яваа зай гаргахыг хүссэн бөмбөг таслагдсан. Ахмад Гилберт довтлох амжилттай нэгдний шийдэлтийг хийгэр боллоо.
За дамжуултад үргэлжсээр байна. Дэлгөөний довтлоо амжтай 100 довтлоор хорин авч энэ бүхэнд цөөхөн довтлож байгаа юм. Гэхдээ ондч өндөртөө гарч байна. Нэмцог тамаалж аарлаа довтлоо амжтай. Болгож шатлаа байгаа юм да. Дэлгэрний юм шидэлттэй байгаа. Дахин нэг шидэлтийг унгааж байна. За энэ тоглолт нь оновчтой болж байгаа. Уайлсэл өөр довтлоо явах уу те? Нэг үеизлэн нууны зэн довтлоо оновчтой. Дараа сон авах. Ахмад Гилберт холын шидэлт оновчтой болсон. Showtime. Тэгэхээр ер нь одоо багуудын шиг нэг комбогоор давж үлдээл. Газар явуулт. Магадгүй өндөртөө Ахмад Гилберт гэхдээ сайн тоглолтыг үзүүлж байна. Авч ядлаа. Өнөөдрийн тоглолт нэр бас бат эрдэнэ байхгүй байгаа шүү. Довтлоо амжилттай болсон. Дүгэн. За Аркны араас унгаагүй байсан. Одоо холын шидэлт дутсан. Дэлгэрний юм. Одоо 99-ийг баруун дайраад явсан найдвартай шүү дээ. 10 онооны зөрүүл байгаа тийм шүү дээ. Их баясгалан дундаас имсгээс өнөөдөр 3 удаа их сайхан унаад самбартаа шидсэн шидэлт оновчгүй. Эргээд Баттүр болролт нь хурдан байна. Сулгад айрсан. 59 дэх оноо дараас нь 4 оног авчихсан. За эндээс довтлоо хэрхэн залуулах нь харъя. Баттүр өөрөө явсан 100 довтлоо оноостой болсон. Гам болдын Баттүр. Их сайхан Дэлгэрний юм. За Дэлгэрний юм довтлооны алдаа. Яг тагцаар очиж мөрөгч шүүсэн. Хоёр хамгаалагч түн дээр ойрхон байгаа. Болролт нь за энэ удаа дайраад явахаар шийдсэн сулгад довтлоо чам байна. За ингээд дараас Пиксраныг Майнерс хийснээр 10 онооны зөрүүгээс ойртуулсан юм байна. Шийдэлт амжилттай болсон. Ариун болдын Ананд. Хажуун шумнаас Пенни болор эрдэнэ. Шидхий илүүд үтсэн 3 онооны довтлоо оноостой болсон. Болор эрдэнэ. 3 оноо амжилттай авч. Ананд суурин дээрээс шууд шидэж шид оновчтой болсон. 71 дэх оноо. За сууж. За хамгаалагчаас ойлсон түрүүнийг хийцэн. Энэ удаад 3 онооны довтлоо амжилттай болсон. Ганц олмонгийн болор эрдэнэ. Одоо өөрөө явж боломжтой Pindarus Williams Сэлэг Боденс багийн бодлоготой талбайсан 2 минут гарan гисгсэн юм бэ штэ. Анан ёо. Амар юм. Болорын тоглолтоо байгаа. Хамгаалагчид татсан зөрөөд орсон довтлоо оноостой нэмэлтний шийдэлтийг болорд нэгээр боллоо. За баруун зүүн альч талаараа дайрна. Зүүн дайрсан дамжуулт Нямцогт Донны зэн довтлоо амжилттай болсон. Залуу тоглогч онооны тэргүүлийг багтаа авчирлаа. 28 тонн олсон. Болор эрдэнэ. За эхний зоогоод авах шаардлагатай байсан. Зоогоод авч чадсангүй. Довтлоо амжилттай болсон. Ердөө ганцхан онооны зүр үүссэн Нямцогт дээр ажиллана. За бүмий Пеннерүүд амжилсан. За одоо хамгаалцахад дараа довтлох хугацаа үлднэ. Их баясгалан. За эндээс Сэлэг Боденсын завсарлага ирэх баха. 3 онооны зүрхсэн 10 секунд бөмбөгнөөсөө салсан Барсуулт Нямцог 2 оноо салсан. Ингээд 83-78 5 онооны зөрүү